19-р анги муу ийгийн эргэлзээ. Тэнгэрийн Аз хаант улс тулааны урлагийг дээдэлдэг. Ялангуяа цэрэг аримд бол бүрч илүү. 3 жил тутамд нэг удаа тулааны тэмцээн зохион байгуулдаг бөгөөд үүгээр дамжуулан авиаснуудыг сонгон өндөр албан тушаалд дэвшүүлж цэргийн тулаанчдын дайчин сэтгэлийг бадраадаг байлаа. Энэ тэмцээнд оролцох шаардлага нь 30-аас доош настай мөн дор хаяж бие бэхжүүлэх төвшний 3 дугаар шатанд хүрсэн байх. Мянган өрсөлдөгч орж ирээд хэд хэдэн сэрэл 3 үед шатны давсны эцэст ердөө 50 хүн л үлдэнэ. Одоо тэмцээний 3 дахь буюу сүүлийн шат эхлэх гэж байв. Өрсөлдөгч өмнөхөд тулаануудаа давсан бөгөөд удалгүй тэднээс зөвхөн 50 хүн шалгарч үлдэнэ. Энэ бол сүүлийн тулаан. Оролцогчид нууж байсан бүх чадвараа гаргаж хамаг хүчээрээ тулалдана. Тулааны тавцан бүхэлдээ гал дүрлцэх мэт уур амьсгалаар дүүрч хүн бүр сүүлийн боломжоо атгахын төлөө тэмцэх байлаа. Гэвч тэмцээн эхлээд ч дээд зэндааныхан төдийлөн анхаарал хандуулсангүй. Одоо хүртэл талбайд гарсан өрсөлдөгчийн зарим нь хүч сул, заримынх нь хоорондын ялгаа хэтэрхий их байв. Тулаан 20 дахь тойрогт хүрсэн ч сэтгэл хөдлөм тулаан нэгч гарсангүй. Цин Шиаогийн хувьд одоогоор зөвхөн үр дүн л сонирн байлаа. Одоо талбайд гарах 2 тал арай өөр байв. Нэг тал нь генералын хүү 29 настай. Царайлаг ир бөгөөд яс тавтах шатны оргилд хүрсэн нэг. Сүүлийн хэдэн жил тэр олон даалгаварт оролцож олон авиа шагнал хүртжээ. Эдгээр туршлага түүний хүчийг улам хорцолсон байв. Түүний биед бүр 2 эрдэнэс бий. Нэг нь илд, нөгөө нь хуйг. Тэр илд дээр нь бичээсийн мастрын сэлсэн бичээс хүртэл байсан тул хүч нь өчүүхэн бис. Харин нөгөө талд дараахан гаралтай жирийн цэрэг зогсно. Түүний нэрийг Тэфэн гэдэг. Авиас нь онцгой биш ч гэлээ тэр амьсгаа давчтам хэмжээнд хүртэл шаргуу бэлтгэл хийдэг байв. Тулаанд айцсгүй, үхэл нүур тулсан ч ганхдаггүй. Тэр олон дайсныг алж олон авиа байгуулсан бөгөөд гавьяаны тоогоороо генералын хүүгээс ч илүү байв. Одоо Тэфэнч мөн яс давтах шатны оргилд хүрсэн. Ийм залуу насандаа ийм өндөр, ижил төстэй бясалгалтай 2 цэрэг нэг дор тайрах нь ховор. Тэр дайны талбарт дайснуудаа цавчин унахсаар ирсэн хүмүүс. Ирээдүйд судас нэгтруулах шатанд нэвтэрч хаант улсын түшиг тулуур болох боломж бий. Шүүгч 2 өрсөлдөгчийн нэрийг зарлахад мөнгөн хуйхтай нэгэн генерал баяртай инээмсэглэл тодруулав. Талбайд гарах гэж буй хүн нь түүний хүү байсан юм. Цин Шиао инээмсэглэн хэлв. Хаха өвгөнлий. Чи чинь хүүчин энэ удаа чамааг үнэхээр баярлуулах нь дээ. Мөнгөн хуйхт генерал өмнө Цин Шиаогийн удирдлагад байсан бөгөөд тэд хуучны амд нөхөд байв. Мөнгөн хуйхт генерал дараахан хэлв. Маршал хитрхий магтаж байна. Энэ муу хүүгээ би олон ховор имээр өсгсөн ч одоо хүртэл олигтой юм үзүүлсэнгүй. Ердөөсөө амжилтанд хүрэх гэж хангалттай хичээхгүй юм. Ингэж дараахан хэлж байгаа ч гэсэн түүний нүүрэн дээр хинэмсэглэлийг нуух аргагүй байлаа. Тэр хүүдээ ихэд сэтгэл хангалуун баярлаж байв. Цин Шиао хэлв. Тэпэний амжилт ч бас тун сайн. Гэхдээ өнөөдөр ялахад хэцүү байх. Цин Шиао ингэж хэлсэн тулааны техник болон ховор зэвсэг хэрэгслийн ялгаанаас болов. Мөнгөн хуйхт генералын хүүд ховор 2 эрдэнэс бий. Үүнээс гадна түүний хүчийг нэмэгдүүлэх бичээсийн мастрын сэлсэн бичээс ч байна. Харин Тэпэн энгийн гаралтай. Түүнд ийм зүйл байхгүй нь мэдээж энэ тулаан шудраг бус мэт харагдаж байлаа. Гэвч Тэнгэрийн Аз хаант улсын тэмцээн үргэлж ийм байдаг. Эрдэнэс зэвсэг хэрэгсэл бол цэргийн өөрийн хүч чадлын нэг хэсэг гэж үздэг. Дайны талбарт зэвсэг хэрэгслийн ялгаанаас болж дайсанд чавчруулаад унвал энэ шудраг биш гэд гомдлож болох уу? Айран бүх цэргүүдээ ховор эрдэнсээр нийлүүлэх боломжгүй. Тиймээс цэрэг хүн бэлтгэлээ базаахыг хүсвэл гэр бүлийн алдаар тал түүний хүчний нэг хэсэг болно. Бүр чухал хэсэгч байж мэднэ. Тэпэн талбайд гараад 4 дахь орц сэлмээ сугаллаа. Цин Шиао хажууд нь сууж буй муу ий рүү хараад асуув. Муу ийгүй. Тэр Тэпэний сэлэмч бас эрдэнэсөө. Муу ий сахлаа илэн толгойд өгөв. Эрдэнэс мөн. Гэхдээ гимтсэн байна. Гимтсэн гэж үү? Муу ий ингэж хэлснээ дараа Цин Шиаоч сэлмийн үзүүр байхгүйг анзаарав. Үнэхээр сэлэм гимтсэн байлаа. Муу ий хэлв. Гимтсэн хэрэгсэл бүрэн бүтэн хэрэгслээс мэдээж дор. Дээрэс нь энэ Тэфэний цорын ганц эрдэнэс бололтой. Харин Лицид 2 бий. Тэдний бясалгалын төвшин ойролцооч тэр Тэфэний тулааны техник
Лицигээ гахс доогуур байна. Энэ тулаанд Тэпэн ялагдана. Циншао хэлв. Ялагдах байсан ч гимцэн сэлэмтэй ийм хол явсан өөрөө гайхалтай. Хэрвээ энэ тулаанд 20 нүүдэл тисч чадвал би түүнийг айрмын тулааны танхимд дэвшүүлж магадгүй. Шинсэн энэ тулааныг сайн ажигла. Чи удахгүй би бэхжүүлэх төвчний 5 дугаар шатанд орно. Чи эмэгтэй хүнд тохирсон тусгай тулааны техник бясалгадагч бүх амьд биетийн үндэс адилхан. Анхааралтай харуул чам тус болно. Циншаогийн сүүлийн үгс Циншанд хандсан байлаа. Тэр ёсорхон толгой дохин хэлв. Тийм ээ өвөө. Шүүгч тулаан эхэлснийг зарламгц. Лици хитэн ширүүн цохилттойгоор урагш дайрав. Тэр тулааныг аль болох хурдан дуусгахыг хүсэж байв. Түүнд бүх талаараа давуу тал бий. Хурдан дуусгах тусам сайн. Тэр Ли гэр бүлээр үе дамжин уламжлагдсан нууц техник болох 5 ариун уулын элдний аргыг ашиглаж эхэлжээ. Энэ элдний арга нь уул нуруу дээр нурж ирж буй мэт сүртэй. Цавчилт, хатгалт бүрэн хүнд дийлжшгүй хүчийг дагуулна. Бясалгал нь түүнээс доогуур хүнийг агшин зур дарахад хангалттай. Бүр ижил төвшний хүнч тоо томшгүй уул дээрээс нь унаж буй юмт довтлохыг хамгаалахад хэцүү. Ихэнх хүн тэр нураах хүчтэй хүнд цохилтонд даруулж цөхөрдөг. Лици илдээ хөдлөхөд агаарт салхи хэсгэрч яг л бүхэл бүтэн хөгжимчд дайны аялгуу тоглож буй мэт сонсогдов. Түүний гардах илд 500 жинтэй. Энэ нь 5 ариун уулын элдний аргын сүр хүчийг гаргахад төрс тохирсон зэвсэг байлаа. Тэр өрсөлдөгчийн зэвсгийн чанар муу бол шууд хугарч бутрах болно. Лицигийн илд дээрээс нь цавчиж буй эрийг харсан Тэпэн нүд нухацтай болж царай нь өөрчлөгдөв. Тэр Лицигийн нууц нүүдлийг мэднэ. Тэпэн бэлхүүсээсээ доошлуулж хөлөө бат тогтов. Хугархаас сэлмээ хоёр гараараа хатхан биенээс нь шуурга мэт жинхэнэ их хүч өргөлж ирлүү цутгалаа. Лицигийн уул мэт нурах довтлохооны өмнө тэр зөвхөн бүх хүчээрээ шууд тулгархаас өөр аргагүй. Гэвч Тэпэн жинхэнэ их хүчээ сэлэм рүү цутгах мөчөд зүрх нь үл ялэг догтлов. Жинхэнэ их хүч урсаж байна. Урд өмнөхөөсөө хавгүй жигд. Тэпэн энэ сэлмийг хэдэн сарын өмнө авсан. Өмнө жинхэнэ их хүчээ ирлүү оруулахад яг л шуудуу ус цутгаж буй мэт санагддаг байв. Сэлэм их хэмжээний жинхэнэ их хүчийг шингээж чаддаггүй. Харин ч ихэнхийг дэмий сарниулдаг байсан. Гэтэл энэ удаа ер нь түүний жинхэнэ их хүчийг эргүүлэг мэт сорж байлаа. Шингээх байдал нь урд өмнөхтэйгээ харьцуулахын аргагүй жигд. Өчүүхэнч дэмий өргөдөж буй мэт мэдрэмж алга. Яагаад ийм болчих вэ? Тэпэнд бодох зав байсангүй. Лицигийн илд дээрээс нь бууж ирж байв. Тиймээс тэр чангаар ашгараад сэлмээ дээш цавчив. Түүний айрмын доод зэрэглэлийн энгийн тулааны техник болох бүрэн устгах цохилт нь Лицигийн гэр бүлийн өндөр түвшний нууц техник 5 ариун уулын элдний аргатай нүүр туллаа. Хоёр ир мөргөлдөхөд тесрэлт мэт чанга дуу агаарыг дөргөв. Жинхэнэ их хүчний мөргөлдөөн тесрэн гарч талбайн шал хүртэл бутран хагарлаа. Лици 3-4 тохоо ухарлаа. Харин Тэпэн ч мөн хідэн алхам ухрав. Тэнцүү. Тэпэн амьсгаа даран гардах ирлүүгээ харлаа. Түүний царай итгэж ядан хувирчээ. Тэр өмнө Лицитэй тулдаж байгаагүй. Зөвхөн түүний тухай сонсож байсан. Саяны цохилтын дараа л энэ хүн үнэхээр ямар аимшигтай болохыг ойлгов. Өмнө байсан бол тэр доод тал нь хөнгөн шарах авах байсан биз. Гэтэл одоо Лицигийн элдийг дарж чадлаа. Тэр өөрийн хүч нэмэгдээгүй гэдгийг бүрэн мэдэж байв. Өөрчлөгдсөн зүйл нь энэ сэлэм. Өчигдөр авсан бичээсийн тэмдгээс болсон юм болов уу? Тэпэн бичээс ээж ажилтгийг нарийн ойлгодгүй. Гэхдээ зэвсгийг хүчрхүүжүүлдэг гэдгийг мэднэ. Тэр бичээс эртний хурцыг нэмдэг байх гэж бодсон. Өчигдөр хідэн модон дээр туршиж үзэхэд ямар ч ялгаа мэдрээгүй тул баг зэрэг сэтгэл дундуур байсан юм. Гэвч тэр бичээсийн техник зэвсгийн хүчийг жинхэнэ их хүчээрээ дамжуулж нэмэгдүүлдэг гэдгийг огт ойлгоогүй байжээ. Энэ үнэхээр шав төвшний хүний хийсэн бичээсийн тэмдэг гэж үү? Яаж ийм хүчтэй байж чадна гэж Тэпэн бичээсийн жинхэнэ үнийг сайн мэдэхгүй. Гэхдээ ийм хүчтэй, ийм нөлөөтэй бичээсийг 100 алтан лянгаар авч болно гэж хизээч байхгүй гэдгийг зүрх сэтгэлдээ тод мэдэрч байлаа. Нөгөө талд ганц мөргөлдөөн Лицийг бодит байдал буцааж авчирсан байв. Тэр хүн
Хугархай ирээрээ түүний элдийг цохилтыг шууд хүлээн авч тэнцүү гарсан. Магадгүй бүр илүү ч байж байсан байж мэднэ. Энэ хүн аимшигтай юм. Сайн. Циншоо магтав. Энгийн армийн тулааны техникээр хугархай ир барьсан атлаа Лицигийн 5 ариун уулын элдний аргыг тогтоож чадлаа. Энэ Тэпэн сайн байна. Маш сайн. Муу ийггүй. Та юу гэж бодож байна? Муу ий хөмсгөө зангидан хэсэг хэлэх үггүй болов. Хэдийгээр тэр болон Цишиогийн бясалгал ойролцоо төвшөнд байсан ч муу ий бас бичээсийн мастер. Тиймээс эрдэнсийг ойлгох тал дээр Циншиогоос савгүй илүү. Саяын богинохон мөргөлдөөнд тэр тодорхой харсан. Тэпэний хугархай ир Лицигийн элднээс огт дутхааргүй хүч гаргасан. Тэр ирээс цутган гарсан жинхэнэ их хүч нь бүр муу ийг хүртэл цочирдуулжээ. Яаж ийм байж болох вэ? Гол нь тэр гинтсэн ирийг харахад өндөр зэрэглэлийн эрдэнэс огт биш. Тэгвэл бичээсийн тэмдгээс болсон юм болов уу? 20 дугаар анги. Бичээсийн чадвар. Бан. Муу ийг гой бодол автаж байх зур Тэпэн Лици хоёр дахин ширүүн мөргөлдөв. Оч өсөрч иргэний гэрэл нүд гялбам цацарлаа. Тэд хоёулаа ширүүн тогшин тулаанчд байв. Нүүдэл бүрийг нөгөө нь шууд өөдөөс нь тосон мөргөлдөн. Гэвч Тэпэн хугархай сэлмээрээ Лицитэй тэнцүү тулдаж байлаа. Үүгээр зогсохгүй түүний сэлмээс цацрах жинхэнэ их хүчний гэрэлд Лицигийн элднээс хавгүй илүү хурц байв. Дараагийн мөргөлдөөнд Лици өчүүхэн алдаа гаргаж Тэпэний сэлмэнд шүргүүлв. Хэдийгээр Лицигийн хуягч мөн ховор эрдэнэс байсан ч өрсөлдөгчийн сэлмэнд шингэсэн аюултай жинхэнэ их хүч хуйгийг нэвтлэн түүний биед өрөвдөн орлоо. Лицигийн царай агшин зур цонхиж тэр бараг цусаар бөөлж шахав. Циншао хүртэл тэр сэлэм нэг л хачин байгааг анзаарав. Тэр муу ий рүү хараад хэлв. Би тэр сэлмийг дутуу унсан болтой. Хүний зэрэглэлийн эрдэнэс дотроо ямар зэрэглэл багтах бол? Муу ий хариулв. Хүний зэрэглэлийн доод зэрэглэлийн эрдэнэс гэдэг нь гарцаагүй. Тэр хуруугаараа суудлын түвшлээ тогшин чухам юунаас ийм хүч гарч байгааг бодож эхлэв. Яг тэр үед тулааныг анхааралтай ажиглаж байсан Цин Шинсо нам нийлээ. Багшаа, магадгүй энэ эрдэнэс дээр агуу бичээсээ мастрын бичээс илгэсэн юм шүү. Муу ий хэлв. Би ч бас тэгж сэжиглэж байна. Ямар мастрын ур чадвар ийм байх бол гэж бодож байлаа. Сэлэм ийм хэмжээнд гимтсэн байхад ийм хүч гаргаж байдаг. Тэд ийм ярилцаж байх зур тайзан дээрх тулаан төгсгөл рүү ойртож байв. Лици шархагдсан тул цааш юу ч нөөцөж үлдээж чадсангүй. Одоо 5 ариун уулын элдний аргын 6 дахь хэлбэрийг ашиглах цаг болжээ. Тэр энэ техникийг саяхан сурсан бөгөөд эцсийн тулаанд сүүлийн нүдлээ болгон хадгалж байсан юм. Гэвч одоо ашиглахгүй бол ялагдах нь тодорхой болов. Лици элдээ цээжин дээрээ хөндлөн барьлаа. Түүний бие дотор жинхэнэ их хүч нэжигнэн ойрголж эхлэв. Тэпэн, би чиний хүчийг хүлээн зөвшөөрч байна. Чи жинхэнэ мастер юм. Энгийн тулааны техникээрээ чи намайг нэр төрөө бодон хамгийн хүчтэй цохилтоо гаргахад хүргэлээ. Гэхдээ бүх зүйлийг дуусна. Миний эцсийн цохилтыг хүлээж ав. Хар луу уулнаас буун. Лици чангаар хашгираад бүх жинхэнэ их хүчээ элдэндээ цутгав. Хар өнгийн элд гинэт бардам улбар гэрэл цацрууллаа. Лици элдээ толгой дээгүүрээ өндөр өргөж Тэпэнийг онлоод харгис хүчээр доош цавчив. Тэр мөчөд агаарт аимшигтай бүдэг сүдрүүд гарч ирлээ. Тэр бол хар лууны савар байлаа. Тэр хар лууны сүдрийг бүрдүүлж чаджээ. Энэ Лици гэр бүлийн элдний урлагт үнэхээр амжилттай суралцсан байд. Тэпэн энэ цохилтыг тэсэх боломжгүй. Хар луу түүн рүү дайран ирэхэд Тэпэн энэ бол Лицигийн хамгийн хүчтэй нүүдэл гэдгийг мэдэж байв. Хэдийгээр хар лууны сүдэр энгийн тулаанчдыг айц давтуулам сүр хүчтэй байсан ч тэр мөчөд Тэпэний зүрхэнд айц байсангүй. Харин ч юр бүсийн тайван байлаа. Тэр өчүүхэн чиргэлзэлгүй сэлмээ хоёр гараараа чанга хатгав. Сэлмээсээ хуучны анд мэт ариун их тулааны хүсэл мэдэрч байлаа. Чиний бодсон шиг амархан ялагдахгүй. Ялагч нь би байх болно. Тэпэний зүрхнээс бүх илүү бодол арилжээ. Тэр агаарыг цурам хийлгэм чанга архираад үлдсэн бүх жинхэнэ их хүчээ сэлмэндээ шахав. Эрен дотор жинхэнэ их хүч хязгаарт хүртлээ нэгтарлаа. Дараагийн агшинд тэр хүч гинэт оргилон дэлбэрв. Нүд гялбам гэрэл бүх талаасаа цацарч сэлмээс галтуул мэт жинхэнэ их хүч оргиллоо. Тэр хүч гялалтсан солонго болж хувирч
дүрлзэх солирмит шууд хар лууны сүдэрлүү харан одов. Бүх эсэрхийцлийг дарна. Бүх дайсныг нухчин дарна. Бүх оршихуйг дарангуйлна. Энэ бол дарангуйлагч тэмдгийн чадвар. Агшин зургийн хүчтэй цохилт. Бан. Асар хүчтэй дэлбэрэлт болов. Дараагийн агшинд санаанд багтамгүй зүйл боллоо. Хар лууны сүдэр Тэпэний эрэнд 2 хуваагдчихэ. Лици цусаар турган даван хүүхэлтэй мэт тайзнаас доош шидэгдэв. Энэ дүр зургийг хараад Цин Шаогийн нүд гэрэлтэв. Жинхэнэ их хүч бит хэлбэрт орсон гэж үү? Яаж юм байж болох вэ? Тэр гэрэл тодорхой жинхэнэ их хүч байсан. Гэвч жинхэнэ их хүчийг ингэж ашиглахын тулд тулаанч дор хаяж судас нэгтруулах шатанд хүрсэн байх ёстой. Тэпэн бол ердөө яс давтах шатны хүн. Тэгвэл яаж? Талбай дээр Лици тайзнаас унмагц Тэпэн өвдөг дээрээс өхөрлөө. Түүний жинхэнэ их хүч бүрэн шавхагдсан байв. Тэр сэлмээрээ тулж өвдгөлсөн хിവэр үлдлээ. 2 нүд нь бичээсийн тэмдгээс үлдсэн дөлний хэрүү бишрэн ширтэн. Энэ тэмдэг түүнд өөрөө тусалсан гэж үү? Тэр гараа сунган нэг цүн өргөн дөлний бичээсийг зөөлөн илв. Бичээснээс тулааны хүсэл тасралтгүй дамжиж байлаа. Тэпэн түүнтэй бараг нэг гэр бүлийн хүн ойрын холбоо мэдэрч байв. Шүүгч тайзан дээр үсрэн гарч Тэпэний ялтыг зарлав. Энэ бол бүхнийг цочирдуулсан эргэлт байлаа. Авьяастан өсөж яваад Лици Тэпэнд ялагджээ. Цин Шао Тэпэнийг гүн харцаар ширтээд муу эд хэлв. Сая миний зүв байсан болтой. Жинхэнэ их хүч яаж хэлбэрээ өөрчилсөн юм бол Тэпэн үүнийг яаж хийв? Энэ ердийн тулааны техник биш байх. Тийм болтой. Мууи гүнзгий амьсгав. Түүний нүдэнд зочирдлын өнгө тодорчээ. Хэрвээ би андуураагүй бол энэ нь бичээсийн тэмдгийн чадвар. Зарим бичээс жинхэнэ их хүчний урсгалыг өөрчилж чадвар гаргаж чаддаг. Гэхдээ Тэнгэрийн Аз хаант улсад ийм техникүүд бараг бүгд алдагдсан. Бичээсийн чадвар гэж үү? Цин Шао гайхав. Тэр бичээсийн чадварыг бүрэн ойлгодгүйч өмнө харж байсан. 80 жилийн өмнө тэр айрам өдөртөнд орны нар улстай тулалдаж байхдаа дайсны генералуудтай мөргөлдөж тэр үед бичээсийн тэмдгийн чадварыг үзэж байжээ. 80 жилийн дараа дахин ийм зүйл харна гэж тэр огт бодсонгүй. Цин Шао хэсэг бодсноо нэг цэрэгт тушаав. Зэрлэг дамжуул. Тэпэнийг над дээр авчир. Мэдлээ. Тэпэн маршал Цин өөрийг нь бичлэн дуудана гэж огт бодсонгүй. Энэ бол үнэхээр хамгийн дээд нэр төрийн хэрэг байлаа. Ердийн үед цэргийн офицерууд маршал Цинтэй шууд уулзах эрхгүй. Тэпэн тоо томшгүй амьдрал үхлийн мөчийг туулсан ч маршалын өмнө ирээд асар хүнд дарамт түүнийг өвдөг сөхөрөхөд хүргэв. Тэпэн маршал мэдчилж байна. Бос. Цин Шао гараад өгөв. Би чамаас нэг зүйл асуухаар дуудсан. Чиний сэлэм хаанаас ирсэн бэ? Маршалд мэдэгдээ 3 сарын өмнөх тулаанд дараа дайснаас олзолсон юм. Өө надад үзүүл. Мэдлээ. Тэпэн сэлмээ өргөн барив. Цин Шао ирэн дээр хурууга товшоход цэвэрхэн дуу агаарт цангинав. Урт сэлэм байсан ч дууны өнгөнд өчүүхэн эвгүй чичиргээ мэдрэгдэж байлаа. Сайн сэлэм. Гэвч хугархай. Цин Шао сэлмийг мууид дамжуулав. Мууи сэлмийг гартаа авч дөлний сэлбэр дээр хацраа тогтов. Тэр гараа сунган бичээс дээр хүрээд нүдээ энэн сүнсний хүчээрээ мэдэрч эхэллээ. Мууи маш удаан хөдөлгөөнгүй зогсов. Тэр ганц ч үг хэлсэнгүй. Цин Шао ч төвчээртэй хүлээлээ. Нилээд хугацааны дараа Мууи эцэст нь нүдээ нэв. Тэр эргэж сэлмийг Цин Шинсанд бариулав. Цин Шинсан үүнээс юу ч ойлгож чадахгүй байх. Гэхдээ Мууи түүнд энэ мастерын бүтээлийг мэдрүүлэхийг хүссэн юм. Цин Шинсан сэлмийг биедээ ойртуулан барьж сүнсний хүчээ дөлний бичээсийн тэмдэг рүү шингээлээ. Тэр маш их төвлөрсөн тул дэгжин хөмсг нь өөрөө ирэхгүй үйл ялэг хөдөлжээ. Ямар байна? Мууи Цин Шинсанаас асуув. Цин Шинсан хариулав. Шинсуаны авьяас өчүүхэн би зөвхөн энэ дотор харьцангуй нууцлыг тэмдэг шугамуу дүүрэн байгааг мэдэрлээ. Энэ гарцаагүй нэгэн мастераас гараас бүтсэн бүтээл байх ёстой. Мууи хэлв. Ялгаж чадахгүй байх нь хэвээ. Бичээс бүрэн дуусны дараа нууц тэмдэг шугамууд нь эрдэнэс дотор нуугддаг. Харахад хэцүү. Ялангуяа ийм нарийн төвхтэй бичээс бол бүрч тийм. Үнэхээр гайхалтай юм.
Хэрэв үүнээс нэмж байсан бол илүү олон нууцыг нь олж мэдэх боломжтой байлаа. Мууи хэлтэл Тэпэн ам нэв. Маршалд мэдэгдэе. Энэ бичээсийн тэмдгийг Тэпэн дэлгүүрээс судалж авсан юм. 2 ширхэг зарагдж байсан. Харамсалтай нь би зөвхөн нэгийг нь л авсан. Хэрэв муу багшид хэрэгтэй бол би тэр дэлгүүр рүү очиж нөгөөг нь худалдаж авч ирье. Циншоо гайхав. Чи энэ бичээсийг худалдаж авсан гэж үү? Эхнээсээ сэлэмдэр байгаагүй юм уу? Тийм, өчигдөр би өөрөөс хэлсэн. Мууи Тэпэний үгийг сонсомогцоо догтлов. Тэр яаран асуув. Хаанаас судалж авсан юм? Хотын төв талбайгаас. Хотын төв талбай? Мууи хэсэг гацав. Түүний төсөөллөөр тентхийн бараа хамгийн ихдээ 1-200 алтан лен л хүрдэг. Тэнд яаж бичээсийн тэмдэг зарж байдаг вүлээ? Түүнээс гадна Тэпэний гэр бүлийн нөхцлөөр тэрийн бичээсийг яаж авч чадах юм? Тиймээс Мууи баг зэрэг эргэлзэв. Миний мэдхээр танаа гэр бүлж ирье. Чи ийм үнэтэй бичээсийн тэмдгийг яаж авч чадсан юм? Тэпэн хэсэг тэнэглэснээ үннээр нь хэлв. Энэ би хөдөлж авах үед үнэн 100 алтан лен гэж байсан. Би арай гэж төлж чадсан. 100 хэд гинэ? Үргэлж тайван байдаг Мууигийн нүд тавх шиг томорч амьсгаан түргсэв. 100 алтан лен гинэ? Энэ бичээс 100 алтан ленгаар зарагдсан гэж үү? Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 21-р анги. Бичээсийн шавийн тэмдэг үү? Тэпэн Мууиг ийм хүчтэй хариу үзүүлнэ гэж огт бодсонгүй. Тэр хэлв. Тийм ээ 100 алтан лен байсан. Хотын төв талбайн дэлгүүрийн эзэн үүнийг 1 шав хийсэн гэж хэлсэн. Шав гинэ? Юу гэж? Мууи гайхширан ийм зүйл бичээсийн шавийн гараас гарна гэдэг боломжгүй гэж бодов. Магадгүй дэлгүүрийн эзэн алдаа гаргасан байх. Гэхдээ ийм алт шиг үнэт зүйлийг хэн ингэж тэнэглэн хайдаг байна? Хэдэн мянган алтан лен хүрэх агуу бичээсийн мастерын бүтээлийг энгийн байцаа шиг 100 алтан ленгаар зарна гэдэг үнэхээр харамсалтай хэрэг байлаа. Намайг тэр газар руу аваач. Мэдлээ эрхмээ. Ингээд Мууи Цин Шинсуаныг дагуулan Тэпэний заавраар морин сүхт тэрэг дээр суун шууд хотын төв талбай руу хөдлөлөө. Цин өргөөний сүхт тэргийг Тэнгэрийн Аз хотын хүн бүр мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ түүнийг чирэх 4 цасан цагаан морныг ихэнх хүн танина. Тэд гудмаар өнгөрөхөд явган хүмүүс зогсон зам тавьж хажуу жишээ болов. Энэ бол маршал Цинд үзүүлж буй хүндэтгэл байлаа. Зуны халуун үдээс хойш агаар хүртэл нозоорсон мэт санагдаж хүний бие бүх бие суларч хөдөлмөргүй болдог цаг байв. Хотын төв талбай худалдааны төвд өмнө Лиминий хүлээж авсан тарган дэлгүүрийн эзэн үүдэндээ савлуур сандал дээр сууж байлаа. Тэр навчин дэвүүрээр нүрээ хучаад нойронд автах мэт гэж байсан юм. Өнөөдөр 8 жаахан сул байсан тул тэр үдээс хойш эртхэн хаах тухай бодож байв. Гэтэл яг тэр мөчид тод морин төвөргөн сонсогдож түүнийг сэрээлээ. Тэр эвгүүцэн нүдээ нээж дотроо загныг хийж бодож байв. Хотын төв талбайд морьтой орох хоройтой гэдгийг мэддэггүй юм бах та. Гэвч дуу гарсан зүг рүү харах агшинд тэр 4 цасан цагаан морь мөн алтан бамбай сүлдийг олж харав. Тарган ир бараг сандлаасаа өнгөрөн унах шахлаа. Маршлийн өргөөний сүхт тэрэг тарган дэлгүүрийн эзэн яаран босов. Маршлийн өргөөний хүмүүс хотын төв талбайд юу хийж яваа юм бол ингэж гайхаж байтал тэр сүхт тэрэг шууд түүний дэлгүүрийн үүдэнд ирж зогслоо. Тэнгэр минь энэ юу болж байна вэ? Сүхт тэрэгний эзэд түүний дэлгүүрт орох гэж байгаа юм уу? Сүхт тэрэгний хөгшиг хөгтөхөд тархан эзэн нэг өвгөн бас үзэгсэлэнт залуу бүсгүй бууж ирэхийг харав. Түүний бүх биеийн өөх чичирч хэллээ. Муугай. Цин авхай. Тэнгэрийн Аз хотын энэ хоёр алдартай хүн амьд бурхан мэт оршихуй яагаад түүнийг энэ өвчүүхэн дэлгүүрт ирж байгаа юм бэ? Энэ газар мөн үү? Цин Шинсуан Тэпэнээс асуув. Тэр бичээсийн тэмдэг худалдаанд байсан гэдгийг сонсоод өөрөө ч ихэд догдолж байлаа. Цин Шинсуан багасаа бичээсийн техникт асар их сонирхолтой байсан. Тэпэн Лици хоёрын тулааныг харсны дараа тэр бичээсийн техникийг сурахыг улам их хүсжээ. Энд мөө Тэпэн урд нь гарч замдчлав. Ингээд Цин Шинсуан Мууи хоёр хамт дэлгүүр рүү орлоо. Тарган дэлгүүрийн эзэн махан бөмбөг шиг битэйч нуруугаар аль болох шулуун болгож
хан түшин мэт зогсов. Тэр хоёр эрхэм зочинтой нэг агаар амьсгалахаас чимээж байлаа. Дэлгүүрийн эзэн өчигдөр би эндээс нэг бичээсийн тэмдэг авсан. Санаж байна уу? Тэпэн би бихжүүлэх түвшний 5 дахь шатанд хүрсэн хүн. Дээрээс нь алхаж яваа төмөр мэт аврах төрхтэй. Бүх бие нь алс холын аюултай тулааны талбараас ирсэн мэт соройр дүүрэн. Ийм хүн дэлгүүрийн эзэнд мэдээж хүн сэтгэгдэл үлдээсэн байв. Дэлгүүрийн эзэн яаран толгой тохив. Санаж байна. Нэг шавийн хийсэн бичээсийн тэмдэг байсан. 100 алтан лин. Тарган дэлгүүрийн эзэн айж байлаа. Тэр шавийн бичээсийн тэмдэгт ямар нэг асуудал гарсан юм болов уу? Хэрв асуудал гарч эдгээр хүмүүс хариуцлага нэхэхээр ирсэн бол түүнд хол явж өгөхөөс өөр зам үгүй. Хараалт. Тэр жаал түрээсийн байр гаргаж өгөх эсгүй байж. Гэхдээ яаж бодсон ч энэ чи ердөө шав төвшний бичээсийн тэмдэг 2 дугаар зэрэглэлийн бараа төдий. Маршлийн өргөний хүмүүс яагаад үүнд оролцсон гэж. Нөгөө нэг үлдсэн гэж сонссон хаана байна? Мууи төвчээргүйхэн асуув. Тарган эзэн булан дахь тавиурлуу заалаа. Тэнд нэг ширхэг бүдүүлэг шаргал цаас шилэн тавтангийн ард тавчуулагтан хэвтэж байв. Мууи 3 алхмаар тавиурын өмнө очлоо. Тэр шилийг өргөж тэмдгийн цаасыг яг л няра хүүхэд авчгүй мэт боломжтой гартаа авлаа. Цааснаас ирэх сүнсний хүчний хэлбэллийг мэдрэх мөчөд тэр хүүтэн амьсгаа татав. Нүд нь гайхшларлаар дүрчээ. Ямар байна багшаа? Цэн Шинсуан ойртон ирж асуулаа. Энэ бичээсийн тэмдэг. Мууи хитэнтэй амьсгаа авч өөрийгөө тавьшруулахыг оролдов. Тэр өөртөө ч хэлэх гэж буй зүйлдээ итгэж чадахгүй байлаа. Энэ бичээс доторх сүнсний хүч би бихжүүлэх төвшний 3 дахь шатраас хэтрэхгүй байна. Магадгүй бүр түүнээс ч доогуур байж мэднэ. Цэн Шинсуаны зүрх хүчтэй цохилов. Тэр тэмдгийн цаасыг авч өөрийн сүнсний хүчээр шинжив. Үнэхээр багшийнх нь хэлсэндээ яг адилхан байлаа. Тэпийн энэ бичээсийн тэмдэг шавийн бүтээл гэж хэлэхэд Цэн Шинсуан боломжгүй гэж бодсон. Тэр түүнийг хууртагдсан байх гэж таамаглаж байв. Гэвч одоо тэр буруу байсан батлагдлаа. Төсөөлөхийн аргагүй. Тэр хэлв. Магадгүй нэгэн бичээсийн мастер хүчээ зориуд бихжүүлэх төвшний 3 дугаар шат хүртэл дарж энэ тэмдгийг бүтээсэн юм биш үү? Мууи хариулав. Судас нэгтруулах шат. Ховтян төвшний хүмүүсийн сүнсний хүч чанар бие бихжүүлэх төвшний доод шатны хүмүүстэй огт өөр. Түүнийг зориуд дарна гэдэг хэмжээлсгүй хэцүү. Бүр өөрт гэмтэл учруулж ч мэднэ. Тийм зүйл хийх шаардлагач байхгүй. Ашигч байхгүй. Харин ч бичээсийн тэмдгийн чанарыг бууруулна. Би энэ бичээсийг бүтээсэн настны бодлыг үнэхээр ойлгож чадахгүй байна. Тарган дэлгүүрийн эзэн энэ хоёрын яриаг сонсоод толгойд бараг ажиллахаа болов. Эхэндээ тэр бичээсийн тэмдэг ямар нэгэн доголдол гарч түүний шийтгэхээр ирсэн гэж бодсон. Гэвч одоо сонсоход энэ бичээсийн тэмдэг маш онцгой зүйл байсан бололтой. Тиймээс л тэд шалхахаар иржээ. Энэ бол Мууи гой шүү дээ. Тэнгэрийн Аз хаант улсын шилдэг 3 бичээсийн мастерын нэг. Тэр хүртэл энэ бичээсийн хүчийг хараад зочирдож байна. Тарган дэлгүүрийн эзний зүрх гинэт харамслаар өвдөв. Хэрв ийм зүйл гэдгийг өмнө мэдсэн бол тэр яасан ч ийм хямд заруулахгүй байсан. Гэхдээ эдгээр тэмдгийн цаасыг нэг муу хувцастай залуу авчирсан шүү дээ. Тэр яаж ийм хүчтэй бичээсийн тэмдэг олсон юм бол? Мууи дэлгүүрийн эзэн рүү хараад асуулаа. Энэ дэлгүүрийн эзэн энэ бичээсийн тэмдгийг хэн авчирсныг санаж байна уу? Санаж байна, мэдээж санаж байна. Тарган ир яаран толгой төхөв. 15-16 орчим настай энгийн хувцастай нэгэн залуу авчирсан. Надад түүний хаяг нь ч бий. Ингэж хэлээд тарган ир бүртгэлийн дэвтрээ яаран эргүүлж эхлэв. Худалдааны төвд даатхан заруулсан барааны төлбөрийг хүргэхийн тулд заавал холбоо барих хаяг авдаг байлаа. 15-16-тай залуу Цэн Шинсуан үүнийг сонсмогч зүрхэн догтлов. Түүний толгойд хамгийн түрүүнд Лимин орж ирлээ. Чин хөгжмийн салбарт түүнд гүн сэтгэл үлдээсэн тэр залуу. Тэр мөн гэж үү? Би бихжүүлэх төвшний 3 дахь шат эсвэл түүнээс доош бичээсийн шав. Энэ үнэхээр тэр байж болох уу? Ийм боломжийг бодмогц Цэн Шинсуаны зүрх чичирлээ. Хэрв энэ үнэн бол суутан гэх үг түүнийг дүрслэхэд хангалтгүй. Тэр бол насан туршдаа ганц үзэгдэх мангас мэт авьяастан. Тарган дэлгүүрийн эзэн чичирсээр хаягийг нь хайж оллоо. Тэр давирын дугаарыг харж байгаад түгдчихэн хэлв. Их тунгалаг асар. Тэр залуу их тунгалаг асарт байдаг гэж бичсэн байна.
Түүний үлдээсэн хаяг энэ. Их тунгалаг асар руу явцгаая. Мууи хэлв. Сүх тэргэн цунгут Цэн Шинсван баг зэрэг санаа зовсон өнгөөр хэллээ. Энэ хаягийг 8 өдрийн өмнө үлдээсэн юм байна. Тэр одоо ч их тунгалаг асарт байгаа эсэхийг мэдэхгүй. Хүмүүс тэнд хөвчлэн удаан байрлдаггүй шүү дээ. Цэн Шинсван Лиминийг тэнд байрлсан цочин гэж боджээ. Их тунгалаг асар бол Тэнгэрийн аз хотын хамгийн тансаг хоолны газруудын нэг. Тэнд найрын танхим, олон зочны өрөө бий. Гэхдээ ердөө энгийн үед хүмүүс тэнд зөвхөн түр хугацаанд л байрладаг байлаа. 22 дугаар анги. Хүч ба нарийн мэдрэмж. Сүүлийн өдрүүдэд Лимийн хутганы нуруугаар яс салгах бэлтгэл хийж байлаа. Тэр 95 алтан лингийнхаа талыг им авахд зарцуулсан. Одоо бэлтгэл хийх үедээ төмөр модон дээр нэг цохилтоор 7 сүм гүн хонхор үлдээж чаддаг болсон байв. Түүний хүч 1500 жингээс огт дотохгүй. Гэвч тэр хаусын дээд Мирданы аргад бичсэн хэлбэргүй хэмэх төвшөнд хараахан хүрээгүй байлаа. Тэнд нудрах бүрэн торгон мэт урсаж хүчин хүснээрээ нарийсч задрах ёстой гэж өгүүлдэг. Торгон мэт урсах гэдэг нь өөрийн хүчийг туйлын нарийн хянахыг хэлнэ. Хэрв хаусын дээд Мирданы аргад бичсэн тэр төвшөнд хүрвэл Лимийн төмөр мод руу зохиход холцсон өчүүхэн ч гэмтэхгүй. Харин доторх мод нь бүхэлдээ ботрон сарних байв. Одоогийн Лимийн тэр торгон мэт урсах төвшөнд хараахан хүрээгүй байна. Лимийн нэг аяг имишүүл уугаад цамцаа тайлав. Тэр өдөр бүр ийм байдлаар яс алхах бэлтгэл хийдэг. Энэ аргаар дамжуулан өөрийн хүчийг хэрхэн хянахыг айжмаар ойлгож эхэлжээ. Галт тогоо халуун байлаа. Дээрээс нь хутганы нуруугаараа мах салгана гэдэг Лиминий зарцуулах хүчийг хэд дахин нэмэгдүүлнэ. Тэр бүр мах зүсэх зураа жинхэнэ их хаусын аргаа зэрэг эргэлдүүлж байв. Удалгүй хөлс нь горих мэт урсан биеийг нь даган доошлох болов. Энэ үед түүний бүтээсэн бичээсийн тэмдэг аль хэдийн баггүй шуугин дэгдээгээд байгааг тэр огт мэдсэнгүй. Мууиггүй, цэн авхай, манай газарт морилон ирсэнд гүнээ баяртай байна. Хэрв та хоёр дотогш морилвол бид тусгай өрөө бэлдсэн байгаа. Лань ихч энэ мэдээг урьдчилан сонсоод эрхэм зочдоо угтахаар их тунгалаг асрын гол үүдэнд ирсэн байлаа. Их тунгалаг асарт зэрэг өдөр зэрэглэлийн хоолны газруудын дээд зиндааны зочдод зориулсан тусгай өрөөнүүдтэй байдаг. Ийм зочид ихэвчлэн олон хүний дунд ил сууж хооллохыг хүсдэггүй. Тиймээс тэдэнд илүү тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд тусгай өрөө гаргасан байдаг байв. Шаолиан хамгийн сайн хөх булгийн цайгаа бэлд. Галт тогоонд сайн бэлтэг гэж хэл. Хамгийн шилдэг хоолнуудыг гарга. Их тунгалаг асар олон эрхэм зочдыг хүлээн авдагч Мууи, Цэн Шинсван хоёр бол дээд зиндааны дундах оргил хүмүүс. Маршлийн өргөж бай, хааны ордонч бай. Тэдэнд их тунгалаг асрын тоогооч нараас давсан ур чадвартай мастер тоогооч нар бий. Тийм хүмүүс хоол идэхийн тулд заавал энд ирэх шаардлага огт байхгүй. Цэн Шинсван хэлв. Тэгэх хэрэггүй. Энэ удаа багш бид хоёр нэг хүн хайж ирсэн юм. Хүн хайж байгаа юм уу? Тийм, танаад 15, 16 орчим настайд нэг хүү байгааг сонссон. Надтай ойролцоо өндөртэй. Овг нь Лин. Цэн Шинсван зөвхөн Лин миний овгийг хэлв. Учир нь зочны өрөөнд хөвчлэн овгоор нь бүртгэдэг. Жишээ нь Ленгой гэх мэт. Цэн Шинсван Лин миний магадгүй багштайгаа хамт байж болох юм гэж бодсон. Хэрв тийм бол бүртгэл Лимийн дээр биш байх ч боломжтой. 15, 16-тай залуу Лань ихч хэсэг бодсноо Шаолин руу хараад асуув. Сүүлийн үед манай тийм залуу байрлсан уу? Шаолиан толгоос хэсрэв. Санахгүй байна. Гэхдээ бүртгэлийн дэвтрийг шалгаад ирээ. Шаолиан явсны дараа Лань ихч Цэн Шинсван Мууиггүй хоёрыг суулгаж хүлээд авав. Хэсэг хугацааны дараа Шаолиан буцаж ирээд хэлв. Бүртгэлийг шалгалаа. Сүүлийн үед тийм залуу ирж байрлсан тэмдэглэл огт алга. Их тунгалаг асарт ихэвчлэн ажил хэрэг эрхэлдэг хүмүүс өндөр зиндааны зочид ирдэг. Тэдний ихэнх нь нас тогтсон хүмүүс байдаг. Гэр бүлэрээ ирхэн цөөхөн. Тэр дундаа ганц залуу хүү ирж байршлах нь бүрч ховор. Мууи хөмсгөө зангидаад хэлв. Сүүлийн 10 хоногт огт байхгүй гэж юу? Яаж тийм байх вэ? 8 өдрийн өмнө тэр залуу их тунгалаг асарт байсан. Лань ихч нухацтай бодож байснаа хэлв. Манай их тунгалаг асарт ийм насны хөвгүүд охид байрлах нь ховор. Харин хэрв та нар Лим овогтой хүн хайж байгаа бол манай галт тогоонд нэг хүн бий.
Тэр энд ирээд сар орчин болж байна. Гэхдээ тэр цэн авахын хайж байгаа хүн байх босгүй л болов уу? Ланигч Цэн Шинсуан Мууи хоёр ямар нэгэн язгууртан гэр бүлийн залууг хайж байгаа гэж боджээ. Лимийн галтгоонд сонирхолтой түүхтэй байсан ч түүний гэр бүлийн суурь жирийн хулааны бясалгал нь ч өндөр биш. Тэр Маршалын өргөөтэй ямар нэгэн холбоотой байх ёсгүй. Галтгоо Цэн Шинсуан дуу баг зэрэг гайхсан өнгөтэй болов. Тэр яс салгадаг ажил хийдэг. Маш хариуцлагатай залуу. Мах зүсэж бэлтгэдэг ажил гэсэн үг. Ланигч Цэн Шинсуан яс салгах ажил гэж юу болохыг ойлгохгүй байгааг анзаараад тайлбарлав. Мах зүсдэг гэж юу боломжгүй. Мууи сонсоод итгэл нь бараг тасрав. Эрхэм бичээсээ мастер яаж мах зүсгэж байх вүлээ? Гэвч Цэн Шинсуан бууж өгсөнгүй. Тэр үргэлжлүүлэн асуув. Түүний хэн гэдэг вэ? Сайн мэдэхгүй юм. Тэр их дууцойтой. Би зөвхөн овг нь Лин гэдгийг л мэднэ. Одоо энэ үед галтгоонд ажиллаж байх ёстой. Та очиж үзэх үү? Зам загаарай. Цэн Шинсуан толгой дохин бослоо. Тэд Ланигчийг даган их тунгалаг асрын галтгоонд ирэв. Хаалга онгоох мөчид Цэн Шинсуан руу халуун уур бөхчм агаар бөөнөрөө түрэн ирлээ. Зуны сүүл үе. Дээрээс нь галтгооны халуун нэмэгдээ тэсхийн аргагүй байв. Цэн Шинсуан сүнсний хүчээ үл ээлэг эргэлдүүлж хуурай халуун агаарыг сарниулаад Ланигчийн хамт дотогш орлоо. Галтгооны тогооч нар нүдэн бүлтийтэл гайхав. Зарим залуу ажилчдын ирүү бараг газар хүрэх шахлаа. Их тунгалаг асарт эрхэм зочид байнга ирж явдаг тул эдгээр зөөгч тогооч нар хэн чухал хүн болохыг их баг мэддэг. Тэдний олонх нь Цэн Шинсуаныг талж өөрийн нүдэндээ итгэж чадсангүй. Бүх Тэнгэрийн аз хотод түүний нэрийг сонсоогүй хүн байхгүй. Түүний онцгой авьяасыг мэдэхгүй хүн ч ховор. Тийм хүн яагаад их тунгалаг асрын галтгоонд ирдэг вүлээ? Ланигч эцэст нь галтгооны буланд байх нэг өрөөний өмнө зогсоод заав. Тэнд их тунгалаг асрын галтгоо маш том. Лимийн өөрийн жижиг өрөөнд ажилдаг байлаа. Тэр энд хэрцгий араатны махыг зүсэж дараа нь хөлдөөх агуулах руу явуулдаг. Хаалга онгооход Цэн Шинсуан дотогш сэм харлаа. Тэнд зөвхөн ногоон өмд өмссөн нэгэн залуу харагдав. Түүний баг зэрэг булчинлаг нуруу нүцгэн бөгөөд гартаа энгийн яс салгах хутга барина. Хэрцгий араатны биед хутгаа оруулж байлаа. Залуу нуруугаараа Цэн Шинсуан руу харсан байв. Араас нь харахад түүний нуруу тэг шимтэй булчинлаг биеийн чирэг харагдана. Арьс нь наранд борлсон бөгөөд бэлтгэлийн дараах эрүүл өнгө туяатай байлаа. Магадгүй галтгооны халуунаас болсон уу эсвэл тэр дэндүү хүчтэй ажиллаж байснаас болсон уу? Нуруу нь бүгэлдээ хөлсний туслаар бүрхэгдсэн байв. Тэр үжимжээс сүртэй хүч мэдрэгдэнэ. Тэр Лимийн мөн үү? Цэн Шинсуан эргэлзэж хідэн алхам ойртлоо. Тэр залуугийн хажуу дүрийг олж харав. Залуу цэвэрхэн царайтайч харц төрхөн шийдэмгий. Анх харахад нэг анзаарахдаггүй. Гэвч удаан харуул зүрхийг хөдөлгөж мартагдчихгүй өндөр оршихуй мэдрэмж төрүүлнэ. Хэдийгээр Цэн Шинсуан түүний зөвхөн хажуу талаас нь л харсан ч тэр төвлөрсөн хурц харцыг танив. Чин хөгжмийн салбарт харсан Лиминий дүр төрх давхцаж эхэллээ. Яагаад ч юм түүний зүрх үл ээлэг түгшиж хүзүү даган хацар нь баг зэрэг улаав. Түүний өмнөх энэ дүр зураг Цэн Шинсуаны төсөөллөөс огт өөр байлаа. Сүнсний хүчийг нарийн хянаж зөөлөн эмзэг мэдрэмжээр бүтээдэг тэр гайхамшигт бичээсийн тэмдэг. Тэр зүйл иймэрхүү байдлаар араатны махыг бүрдүүлдэг мэт зүсэж буй мэт энэ залуугаас гарсан гэж үү? Биедээ бүрэн эсрэг хоёр дүр төрх нэг хүнд зэрэг оршиж байна. Нарийн нууцлаг эрхэмсэг гоо зөкслөө. Түүний эсрэг энгийн боловч хүчтэй биеийн чадал. Энэ хоёрын зөрчил Цэн Шинсуаны зүрхийг хэсэг зүр хүчтэй дөргөв. Яг тэр мөчид Лимийн эргэж харав. Галтгоонд олон хүн орж гардаг. Лимийн бэлтгэл хийх үедээ хийхдээ эргэн тойрноо үл тоодогч энэ удаа өөрийг нь ажиглаж буй хүмүүсийн мэдрэмж өөр байлаа. Магадгүй хэн нэгэн түүнийг зориуд хайж ирсэн юм байх. Гэвч Цэн Шинсуаныг хараад тэр түр зогсов. Цэн Шинсуан тэр яагаад их тунгалаг асарт ирсэн юм бол? Түүний төлөө ирсэн гэж үү? Цэн Шинсуан Лиминий гартах энгийн хутгийг анзаарсан байв. Нэг тохоо хүрэхгүй уртдаа яс салтгах хутга. Онцгой зүйл огт харагдахгүй. Гэвч Цэн Шинсуаныг хамгийн их гайхшруулсан зүйл нь Лимийн хутганы ирээр биш харин хутганы нуруугаар мах зүсэж байсан явдал байв. Энэ үнэхээр
түүний харц Лиминий зүсэж тавьсан мах руу шилжив. Махны хэсгүүд бүгд жигд цэвэрхэн тэгш байлаа. Эдгээрийг хутганы нуруугаар зүссэн гэж үү? Цэн авхай, та намайг хайж ирсэн үү? Лими асуув. Тэр цэн шинсваны ард зогсох муу гойг хараад зүрхэн чангарлаа. Энэ үг нь түүнд туйлын хүчтэй мэдрэмж төрүүлж байв. Яг л үл үзэгдэх дарамт тасралтгүй дээрээс нь дарж буй мэт. Түүний гарал, хүч чадалт асан өндөр байх нь гарцаагүй. Магадгүй судас нэгтруулах шатны мастер. Бүр илүү ховор хоотян төвшний хүнч байж мэднэ. Дүү минь, чи Лими мөн үү? Өвгөн нүүрэндээ инээмсэглэлтэйгээр Лиминээс асуув. Лимин толгой төглөө. Ийм төвшний мастрын өмнө нуух зүйл байхгүй. Тэр энэ бүхэн зарагдсан хоёр бичээсийн тэмдэгтэй холбоотойгоор энэ үгний анхааралд орсон байх гэж таамаглав. Хэдийгээр түүний бичээсийн тэмдгүүд хизээ нэгэн цагт бусдын анхааралд өртөнө гэж бодож байсан ч ийм хурдан болно гэж санаагүй. Ийм нөхцөл байдал аз авчирч болно, гай зовлон авчирч болно. Хэрвээ аз бол түүний бичээсийн тэмдэгтүүдийн нэр хүнд үн огцон өсөж тэр бясалгалдаа хэрэглэх ийм худалдаж авах их хэмжээний хөрөнгө олно. Хэрвээ гай бол түүний хүч сул учраас тэр эврнийхээ төлөө агнуулсан хэрс шиг болно. Лимин өөрийгөө хамгаалах чадваргүй. Тэр бүхэл зарим хүчнүүд түүнийг гэрээ хорионд байлгана. Өдөр шөнөгүй бичээсийн тэмдэг хийхийг албатчих мэднэ. Лимин дуудлага хутлааны ордонд орохоосоо өмнө энэ бүхнийг бодсон байлаа. Тэр дүр төрх нэрээ өөрчлөх талаар бодож үзсэн. Гэвч түүнд тийм гүн арга байхгүй. Дээрээс нь тэр ердөө 15-тай. Ямар ч өнгөлөн далтлалд амархан илчлэгдэх байсан. Эрт орой хизээ нэгэн цагт түүний бичээсийн ур чадвар анхаарал татах нь гарцаагүй. Тэгээд том хүчнүүд түүнийг шалгах болно. Тэр бол бие бэхжүүлэх төвшний 1-р шаттай залуу хүү. Ард нь агуу гэр бүл том түшиг байхгүй. Ийм том хүчнүүдээс хідэн хямдхан зээл хэрэглээд нуугдна гэдэг утгагүй юм бувтнаж буй тэнгээс ялгаагүй. Тиймээс Лимин өөрийн үнэн төрхөө нуух бодлого байв. Харин тэр өөр арга бодсон байсан юм. Үргэлжлэлийг Wildcard аудио суугаас